Ерөнхийлөгч ухнагийн хөрөлцөхөд бүгд найрамдах Куб улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрөөрхэд элчин сайд Эмилио Пивавита Пупо итгэмжлэгч ухцгэн өргөн барьлаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 66 жил болж байна. Энэ хугацаанд найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжиж ирснийг ерөнхийлөгч тэмдэглэж, элчин сайд Пупо харилцааг улам хөгжүүлэхийн төлөө чармаа ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн ерөнхийлөгчийн 2023 онд бүгд найрамдах Куб улсад хийсэн айлчлалын чухал ач холбогдолтой байсныг онцолж, Куб нь манай боловсон хүчнийг бэлтгэх, ялангуяа анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр ирснийг онцоллоо. За өнөөдөр Куб улсаас манай улсад суух онц бөгөөд бүрэн ихтэлчин сайд Монгол Улсын ерөнхийлөгчдүүд итгэмжлэг жуух хүчгээ өргөн барьснаар түүний аль биесны ажил өнөөдөр эхэлж байна. За энэхүү ёслолын арга хэмжээний араас Монгол Улсын ерөнхийлөгч Куб улсын элчин сайдыг аль биесээр хүлээн авч уулзаж хоёрлын уулзалт хийсэн. За уулзалтын хүрээнд элчин сайд бол Куб улсын ерөнхийлөгчийн халуун дотн мэдчилгээг Монгол Улсын ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд дамжуулаарай гэж хэлснийг бол уламжлалаа. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо Куб улсад хийсэн айлчлалыг байнга одоо иргэн дурсаж их сайхан айлчлал болсон. Хоёр талын харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан, шатаахуулсан ийм сайхан айлчлал болсон гэдгийг бол байнга дурсан санаж байдгийг бол илэрхийллээ. За мөн одоо өнгөрсөн 33 жилийн хугацаанд харилцааныхаа 60 жилийн хугацааны 33-т нь бол банк Кубын талд нэгдсэн үндэсний байгууллага төр бол тус улсыг дэмжиж одоо манай улс одоо санал өгч ирсэн. Кубын хөгжлийн төлөө, Кубын сайн сайхны төлөө, найрсаг харилцааныхаа төлөө бол нэгдсэн үндэсний байгууллага дээр Куб улсыг дэмжиж банк одоо дэмжсэн санал өгч ирсэнд нь бол Кубын ард түмэн чин сэтгэлээсээ өнөөдрийг хүртэл талархаж явдгийг бол илэрхийллээ. За мөн Куб улсыг одоо хүнд хэцүү байх үед нь Монгол улсын засгийн газрын зүгээс, Монгол төрийн зүгээс, Монголын ард түмний нэрийн өмнөөс бол дэмжлэг тусцаа үзүүлж байнга дэмжиж явсныг бол Кубын ард түмэн хизээч мартахгүй ийм сайхан харилцаатай хоёр улс юм а гэдгийг элчин сайд бол дахин нотлон хэллээ. Элчин сайд Пупо уламжлалтай найрсаг харилцааг бэхжүүлж түүний дотор эрүүл мэнд, биотехнологи боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаан илэрхийлжээ.